Тэгэхээр эрен хаах аврах ажиллагааг өглөө бол яг нар гарангуй 6 цаг 20 минутанд бол эхлүүлсэн байгаа. Ингээ эхлийн тандалтын баг бол уулан давираад араас нь 8 цаг 20 минутанд бол бусад эрен хаах бүрэлдэхүүнүүд бол ажиллаж явсан. За ингээ эрен хаах ажлын явц үргэлжлээд 11 цаг 15 минутанд уулын 100 урд зүгээс авиралт хийж за эхний одоо бас нэг иргэн нас орсон байдалтай ингэж олдсон байгаа. За ингээд дараагийн бас иргэнийг 11 цаг 34 минутанд бас дараагийн хүнийг бол бас нас орсон байдалтай олсон. За дөрөв дэх бас иргэнийг 13 цаг 07 минутанд бас нас орсон байдалтай олсон. За тав дахь иргэнийг мөн бас нас орсон байдалтай 14 цаг 28 минутанд бол тус бол олсон байгаа. За хамгийн сүүлийн мэдээлэлээр дөнгөж сая 15 цаг 15 минутанд бас хоёр иргэнийг нас орсон байдалтай ингээд нийт 7 одоо 17 сургаггүй улс иргэдээс 7 иргэн бол ингээд нас орсон байдалтайгаар одоо олоод одоо онцгой байдлын албан агч дуулчт маань бол ингээд цагдаагийн байгууллагатаа бас албан агчтай ингээд хүлээлгэж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийг нас орсон иргэдийг Отгон тэнгэр уулын зүүн урд талдаа 3200 м-ийн өндөрт X хадан ихсаа байдаг тийм газараас бол олсон байгаа. За уулчдыг бол хисааруу одоо бол унсан байх ийм магадaltaй байна гэдгийг бол яг одоо тэр газар дээр нь штабыг ахалж ажиллаж байгаа онцгой байдлын ерөнхий газрын штабын дарга бригадын генерал Ариун буян гэдэг одоо хүн бол мэдээллийг албан ёс сурагч ингэж ажиллаж байгаа. За хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас зарим бас ташаа мэдээлэл юмуд явж байна. Бас 14 цаг үед 6 иргэн осолцсон байна гэдэг мэдээллийг явуулсан. Аймгийн онцгой комиссийн гишүүнээс тэрийг мэдээллийг авсан гэдэг ийм ташаа мэдээлэл бас хэвлэл мэдээллийнхэнд явж байгаа учраас та бүхнээс албан ёсоор бас онцгой байдлын ерөнхий газраас тухайн цаг бүрт нь бодит баталгаажуулсан мэдээлэл өгч байгаа. Ийм мэдээллийг бас олон нийтэд бас хүргэхийг та бүхнээс бас хүсье. Ингээд эрен хаах аврах ажиллагаа бол цааш үргэлжилж байна. За Монгол улсын шадар сайд дараа хасан ажлын хэсэг нийт 32-ны бүрэлдэхүүнтэй нэмэлт одоо бас ийм хүч Завхай аймгийн Отгон тэнгэр одоо бас уулын голомт руу явсан 13 цаг 30 минут явсан байгаа. Тэгээ одоо бол хараахан тэнд бол очиаг байгаа гэсэн сүүлийн мэдээлэл юм байна.